санаалаа оруулж баярлалаа. Дараагийн мэдээ хүргэе. Хан улс дүүргийн засаг даргын ажлын хөтөлбөрт эко дүүрэг болох зорилт тусагдсан. За энэ дагуу хөдөө аж ахуйн сургуультай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд мод тарих хаяныг эхлүүлсэн байна. Эко дүүрэг ногоон сургууль уриатаагаар мод тарих хаяныг эхлүүлж, Хаан улс дүүргийн ерөнхий боловсролын 7 дугаар сургууль буюу буян тухай цогцлбор сургуулийн гадна талбайд 1200 мод тарилаа. Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, байгаль орчныг нөхөн сэргээн, байгаль хамгаалах үйлсэд хүмүүрийг татан оролцуулах зорилгоор мод тарих хаяныг өрнүүлж байгаа юм а. Цаашдаа бид нар Хаан улс дүүргийнхаа бүх сургуулиудыг орчныг моджуулах, хүүхдийн аятаа тавтаа орчинд сурах тийм ээ. Тэгээд энэ ногоон дүүрэг болох, ногоон хот болох тийм ээ. Эко хот болох гэсэн мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх илүү их олон ажлуудын хэлбэрийн нэг нь энэ байгаа маа. Хамгийн чухал энэ онцлог нь шинжлэх ухаантай Монголын өрсөнд яаж урах боломжтой гэдгийг одоо хөдөө аж ахуйн их сургууль маань биднэрт энийг зааж өгөөд тэгээд одоо дүүргийн маань иргэд энийг дэмжиж тэгээд үр дүн гаргах хэрэгтэй юм л зорилготой юм байна. Хаан улс дүүргэн дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хамгийн том боловсролын байгууллага болох хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажилладаг. Энэ хүрээнд шинэ арга технологиор улиас, хайлаас, нохоо хошуу, гацуур зэрэг нийт 11 төрлийн модыг суулгалаа. Өмнө уламжил болж тарж ирсэн технологиг бидний санал болгож байгаа технологитой харьцуулж үзүүлэх. Тэгээд энэ мод тарих ажилд манай оюутнууд өөрсдөө багш нар бичлэн оролцсон. Тэгэхээр зэрэг бид нар өмнө бол нэг 1000 модыг тарихад ямар хугацаа, ямар хөдөлмөр зарцуулдаг гэсэн. Өнөөдөр яг нэг 1000 модыг нэг дор суулгахад ямар хугацаа, ямар хөдөлмөр зарцуулж байгаа гэдгийг газар дээр нь үзүүлнэ. Дээрэс нь модны маань урах чадвар, амьдрах байдал нь маань эрс нэмэгдэж байгаа. Тэгэхээр бид нар зөвхөн одоо энэ буян тухай зохицлогын толгойд мод тарихаас илүү Хаан улс дүүргийнхээ бүхий л нутаг дэвсгэрт мод тарьж энд хамтран ажиллая гэж бид нар төлөвлөж байгаа. Цаашид бусад хороо сургууль цэцэрлэгүүд үлгэр жишээ авч аяныг идэвхтэй өргөжлүүлнэ гэж найдаж байгаагаа дүүргийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын дарга хэллээ. Хаан улс дүүргийн тухайд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол арга хэмжээ авдаг бөгөөд өнгөрсөн хавралт гэхэд 1500 мод тарьж байсан юм а. Мэдээллийг цогцоохон Батболд нар сурвалжлууллаа.